Япон улсын Нигата муж бол цагаан бодааны нутаг юм. Энэ нутгийн хөрсөнд дэлхийд нэртэй шилдэг сортын цагаан бодааг ургуулхад төгс тохирдгоо гэж үздэг байна. Цагаан бодаа хальтайгаа байхдаа амт чанар, эрдэс бодис, шимт хичээлээ хадгалдаг. Тэгвэл Нигата мужаас тухайн жилийн ургацын бодааг цагаан бодааны түүхий тулах хальслаагүй хэлбэрээр нь Монгол руу импортлдог. Үүний дараа цайруулан хэрэглэгчдэд хүргэдэг тул зөөлөн амттай том ширхэгтэй гэлтгэлсэн цагаан бодааны амтыг мэдрүүлдэг гэдгийг энэ үеэр тодтогч байсан юм а. За өнөөдрийн үйл ажиллагаа манай хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд ч мөн чухал ач холбогдолтой. Бид боловсролын салбарт тэд дундаа залуучууд хоорондын харилцаа, соёлын солилцоог хөгжүүлж, Монгол улсын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Одоогоос 12 жилийн өмнө техник импорт болон Япон улсын Нигата Ношо компаниуд хамтарч MJ Partners компанийг үүсгэн байгуулж байсан. Тэд Монгол хэрэглэгчтэй эрүүл баталгаатай цагаан бодааг шинэхнээр нь хүргэхээр нарны бодаа төслөө хэрэгжүүлж эхэлсэн байна.